За юу вэ? Тэгэхээр хорон санаатнуудыг зөв аргаар өсгөх гэх манхугийн дараагийн парт бэлэн болсон байна. Бичлэг эхлээс өмнө лайк болон сабскрайб дарахаа мартава. Тэгээд олон имэйлгүй бичлэг рүүгээ орцгоё. Тоглоомын дагуу бол Лео одоо үхэх ёсгүй байсан. Үхэхийн шалтгаан зүрхэнд нь хутга зоосон. Манай MC гайхна. Хин ийм зүйл хийсэн юм бол? Тэр зарцнараас асуухад тэд айсандаа ойрлно. Ягд үхэх гэж байгаа хүн шиг. Зөвхөн нэг биш. Бүх зарцнаар сонин нааштай. Хитрхи их уучлалт гойно. Түүнтэй мафи толгойлорч шиг харьцна. Манай MC эднэр яагаад ингэж байна гэж хайхна. Тэр гарч явхад Эвен нэрнэ. Манай MC асууна. Зарснаар яагаад ийм сонин байгааг мэдэж чадсан уу? Эвен: тийм. Дараа нь хошигнон асууна. Айволон хар тамхины байгууллагыг нэг шөнийн дотор устгасан хүн та биш үз? Үнэн хэрэгтэй. Лео тэр байгууллагын толгойлогч байсан. Одоо Лео өгсөн тул бүх байгууллага нь алга болсон. Дараа нь бид манай MC Родмил руу явж байсан үе рүү буцна. Тэрэг дотор Эвен асууж байв. Та яагаад том хот биш жижиг Родмил руу явж байна? Манай MC тайлбарлана. Том хот бол түүний хувьд боломжгүй. Учир нь Родмил бол түүний бүх төлөвлөгөөний эцсийн газар. Тэр хэлнэ. Түүний зорилго маш энгийн. 5 их нүглийг аварч тэдний аимшигтай хувь тавилангаас хамгаалж дэлхийн сүрлийг зогсоох. Мөн Родмил нь анхны түүхэнд гардаггүй газар бөгөөд тэнд вилла тусдаа эдлэн байдаг. Вилла гэдэг нь үндсэн хашаас тусдаа байрлах эдхийн тул тайван амьдрахыг хүсдэг язгууртан хүнд яг тохирох газар юм. Тэнд манай MC зүгээр л амарч юу ч хийхгүй амьдрах боломжтой. Үнэндээ би ч бас тийм амьдрал мөрөөддөг. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайб дараад өгөөрэй. Ямар ч байсан Эвний асуултанд хариулахдаа манай MC нэлээд ноцтой болно. Тэр миний хийж байгаа бүх зүйлд утга учир бий гэж хэлнэ. Гэхдээ Эвен нэлээд хугацаанд ийм хариулт сонссон тул түүнийг илчлэнэ. Эвен хэлнэ. Та асуултаас булдахдаа үргэлж энэ үгийг хэрэгэлдэг. Одоо та намайг хуурч чадахгүй. Манай MC Эвен түүний жижиг худлуудыг анзаарсныг мэдээд баг зэрэг гайхна. Тэдний яриа үргэлжиж байх үед манай MC ийгт хэрэгтэй явж байхад Лео асаас харж байлаа. Лео бодно. Түүнийг алах уу, үгүй юу? Леогийн бодлоор манай MC амьд байна уу, үгүй юу нь бараг хамаагүй. Тэр анхнаасаа хордуулж алахаар төлөвлөж байсан. Тэгвэл одоо манай MC хэлийн зүг явж байгаа тул Лео үүнийг хийх шаардлагагүй гэж бодно. Гэсэн ч ямар нэгэн тайлбарлахгүй шалтгаанаар түүнийг устгах хүсэл төрсөөр байна. Тиймээс тэр өөрийн хүн айлманд тушаал өгнө. Тэрэгний араас даг. Айлман асууна. Тэгвэл түүнийг алах ёстой юу? Энэ асуулт Леог гайхшуулна. Учир нь айлман өмнө хизээж тушаал эргэлзэж байгаагүй. Тэр үргэлж чимээгүй дагаж биелүүлдэг байсан. Тиймээс ингэж асуусан нь Леод с ижигтэй санагдана. Лео: чиний ажил бол миний тушаалыг дагах гэж хэлж амжаагүй байтал Айлман гинт үсрэн дайрч зүрх рүү нь хутгацаа. Лео цочирдно. Яагаад? Чи намайг урвсан юм бэ? гэж хашгирна. Айлман хариулна. Би дайны тоглоом тоглох дуртай. Удалгүй бидний нууцыг мэднэ. Айлман үнэндээ Blue Moon байгууллагын хүн бөгөөд жинхэнэ нэр нь Hidden байжээ. Тэр тайлбарлана. Blue Moon ийн гишүүдэд нэг итгэл үнэмшил заадаг. Blue Moon бол манай MC-ийн илт юм. Тиймээс тэд түүний хүслийн дагуу үлдэх ёстой. Гэхдээ нэг онцгой дүрэн бий. Хэрвээ хэн нэр нь агуу Blue Moon буюу манай MC-д аюул учруулахыг оролдвол тэд өөрсдөө шийдвэр гаргаж болно. Өөрөөр хэлбэл аюул зандлыг устгах хэрэгтэй. Hidden хэлнэ. Тэр Лео эзнийг нь алах тушаал өгөхийг 2 жилийн турш хүлээсэн. Тэгээд ингээд 2 жил зарцуулсан гэж юу? гэж гайхна. Лео хариулах гэж оролдоно. Миний хүмүүс чамайг амьд үлдээхгүй. Гэвч Hidden инээгээд чи өвхвөл энэ бүх байгууллага тэнгэрт замхарна. Леогийн амьгүй биеийг хараад Hidden хэлнэ. Хэрвээ Лео их эзнийг нь алахыг оролдоогүй бол магадгүй хэдэн сар, бүр хэдэн жил амьдрах байсан. Одоогийн цаг руу буцъя. Манай MC Родмил жижиг хотод мөрөөдлийн амьдралаа эдэлж байна. Хүссэн үедээ сэрнэ, Эвентэй хамт амттай хоол идэнэ. Жинхэнэ тайван язгууртны амьдрал. Гэвч хул тавилан өөрөө шийджээ. Нэг өдөр тэр захидлаа авна. Захидалд түүний гэр бүлийн дараагийн тэргүүн болохыг хүссэн байв. Ингээд л түүний аз жаргалтай амьдрал дуусна. Хамгийн инээдтэй нь энэ амьдрал нь ердөө 4 хоногт үргэлжилсэн. Тэр дахин гэр бүлийн харш руу буцах хэрэгтэй болно. Гэхдээ тэнд очиход нэг зүйл с ижигтэй санагдана. Үйлчлэгчид зарцнаар бүгд түүнтэй маш сонин харьцаж байлаа. Манай MC бодно. Эднэр яагаад ингэж байгаа юм бол? Тэгтэл Эвен тоглоомоор асууна. Та хизээнээ сүүдрийн өдөр дэш болсон юм бэ?
Манай MC бүр юу ч ойлгохгүй гайхна. Тэгээд тэр ойлгоно. Энэ бүх шуугаан нь ахынх нь үхэлтэй холбоотой хачин нөхцөл байдлаас болсон юм. Би дуртах. Энэ бүх явд манай MC-ийг одоогийн хүнд байдалд хүргэсэн байв. Тэр өөрийнхөө хэд драматик зангаар гинт үйлж эхэлнэ. Би яагаад энэ түүхэнд муу талын хүн шиг харагдаад байна вэ гэж Эвнаас гуйна. Эвн тайлбарлана. Манай MC энэ байдлаас хамгийн их ашиг хүртэх хүн учраас хүмүүс түүнийг ахынхаа аллад орогдсон гэж сэжиглэн хэвэн. Тэр харшаас яг явсны дараа Лео өвсөн. Тэгээд манай MC дараагийн гүн болох төгс боломжтой болсон. Ингээд манай MC ойлгоно. Энэ бүхнээс цухтах гэсэн төлөвлөгөө нь бүр эсрэгээрээ өөрийг нь илүү с ижигтэй болгожээ. Тэр бүхэмд нь Эвн түүнийг тайвшруулахыг оролдоно. Тэр хэлнэ. Одоо Авалон гэдэг хар тамхины байгууллага устсан. Мөн ах нь ч өгсөн. Тиймээс манай MC одоо ямар ч асуудалгүй амьдарч болно. Эвн тоглоомоор нэмээд. Товчхондоо манай MC одоо гүнгийн нутгийн сүүдрийн удирдагч бүр элдний мастрыг алах ажиллагааг зохион байгуулсан хүн гэгдэж байна. Хио муу нэртэй байсан ч тэр элдний мастер гэж тооцогддог байсан. Манай MC бодож эхэлнэ. Ийм том Underworld удирдагчийг ийм хурдан устгах чадвартай ямар байгууллага байж болох вэ? Тэр Эвнаас асууна. Өмнө нь чи байгууллагуудыг агендаг бүлэг гэж ярьсан да. Эвн, чи Blue Moon-ыг хэлж байна уу? Манай MC бодно. Магадгүй Blue Moon ахынх нь үхэл болон Авалоны сүрлийн ард байж магадгүй. Гэвч Эвн үнийг няцаана. Мэдээллийн гильдийн мэдээллээр Blue Moon буруугүй. Учир нь Blue Moon-ийн арга үр. Тэд цогцос үлдээдэггүй. Оронд нь сарны тэмдэг үлдээдэг. Гэтэл Авалоны гишүүд бүгд зүхэнд нь ил завдаж өгсөн байдаг. Эвн инээж тоглоомоор. Там руу хүрэх зам чинь аль хэдийн нээгдсэн бололтой гэж хэлнэ. Гэхдээ тоглоомыг орхиод бодоход манай MC өөрийн тоглоомын мэдлэгийг санана. Тэр бодно. Тоглоом нь Blue Moon гэдэг байгууллага огт байдаггүй. Тиймээс тэд энэ бүхний ард байж болохгүй. Тэгвэл хэн ийм зүйл хийсэн юм бэ? Тэр бодож байхад түүх үнчин асрамжийн газар руу шилжинэ. Тэнд Ютия бусад их нүглүүдтэй уулзалт хийж байв. Ютия асууна. Бүх зүйл төлөвлөснөр босноо. Шунлын нүгэл. Рина хариулна. Тэр ямар ч уулмөр үлдээгээгүй. Бардамлын нүгэл. Сёолрам нэмнэ. Түүний тард амьд хүн үлдээгүй, зөвхөн цогцос байсан. Дараа нь Дэвс бахархалтайгаар хэлнэ. Тэр Авалоны 486 цэргийг устгасан. Түүний шид үнэхээр гайхалтай. Яг л Аалзны торонд орооцолцсон гоёмсог ирвэхэ шиг харагддаг. Дараа нь Майсофобия нүгэл. Радон хэлнэ. Тэр ч бас бүх муу хүмүүсийг хоёр хувааж устгасан. Ютия тэднийг сайн ажилласанд магтана. Гэхдээ Ютия бол үнэхээр аимшигтай хүүхэд. Зарим зурглаар. Ромонд тэр 1000 гаруй жилийн настай гэж хүртэл ярьдаг. Гэхдээ үнэн эсхийг хэн мэдэх вэ? Ингэж Истерия хаант улсыг сүрэгт хүргэх шахс нь дэлхийн хамгийн аюултай хар тамхины байгууллага Авалон ердөө 5 хоногийн дотор бүрэн устгагдсан. Гэтэл гинт Радон нэг зүйл хэлнэ. Тэр бодохдоо цэвэрлэлээ төгс болоогүй байх. Юти асууна. Яагаад? Радон тайлбарлана. Тэр Авалонтой холбоотой язгууртнуудын баримт бичиг болсон. Ясангуяа Алтия доктрин гэдэг зүйлтэй маш гүн холбоотой байсан. Үүнийг сонсоод Ютиагийн шидийн хүч огцом хасч эхэлнэ. Тэр бусдад хэлнэ. Би юу хэлэх гэж байгааг та нар аль хэдийн мэдэж байгаа. Тэдний бүгдийг устгана. Радон хариулна. Би үүнийг чимээгүйхэн зохицуулна.